Цаснаа болчихлоо. Аач заснаар гэж. Нэг За би бодог дээр гарсан тий. Нэг орог тий. сүүлийнх дөрөв. Би тэд бөөнд хадар судлалын үндэсний төв дээр ирсэн байна. Яах гэж байгаа гэхээр юу Доронгийн нисцлийн маклс 6 дугаар чуулган болох гээд резидент эмчнэр болон фэллоудын донд Доронгийн тэмцээн болжээ. Тэгээ бид орох гээд ирсэн байна. Бүгдээр гараа хөдлөхгүй гэдэг ингэ сууж байна. Одоо эхлэхээс өмнө нэг жоохон бэлтгэл хэрэг. Хүмүүсийг бэлтгэл. Энэ нөгөө тэмцээн эхлэхээс өмнө бэлтжиж байна. Намайг хинтээ хоосон бэ? Нэг курс аваад нэг сая төгрөгийн шагналын сантай. Эхнийхээ штэйг авчуул. Энийг л авчуулдаг. Энэ оюутан уу? Тана оюутан гэж. За бэлтгэл хэрэг аа. За сайт нэг яаж өгөх бодоод байна. За. Бэлтгэл хэрэг. Муу. Бодлоо манай дийж байгаа аюу сайн байт юм аа. За Доронгийн тэмцээнд нийт 32 эмч оролцсон. За улсын 2 дугаар төвөмлөг, цэргийн төвөмлөг, анагаахын шинжилгээ ухааны их сургууль, хавдрын эмнэлгийн нийт резидент эмчнэр болон нөгөө нэг фэллоудын донд зохион байгуулагдсан. За манайхаа ерөөсө бэлтгэл хангагчаад ингээд унтаад. Бодлоо унтаагүй ш. Батсан үг хэлдэг л. Юу 13 минут хэлсэн. 13 минут сайз минут судлаа. 13 юу гинэ? Манайд үлдсэн байна. Тэгэхээр одоо сэтгэл зүгээ бэлдэхгүй байна. 13 минут бэлтгэл сайжрахгүй гэлээ. Харин ингээ бүгдээрээ бэлдээд ээж тэмцээн эхлэхэд 13 минут үлдсэн байл. За тэмцээн эхлэхэд 10 минут үлдсэн байна. 10 минутыг бүгдээрээ үр дүнтэй ашиглах гэдэг. Одоо эхэлчихсэн байна. За одоо бүгдээрээ дэшаа гарч. Одоо бидний асуулт авсан. Одоо бид таныг бүгдээрээ чинь багаа хуваасан байгаа заа. Яг баг багаараа шүншнээр хамтлаа.
юуг шалгахгүй гэхээр дуран зүг барьж гэнэ үгүй юу? Ингээд нэггүй шалгахгүй. За тэмцээн 6 минутын хугацаанд төгссөн. 3 минут болоод дуран үйлдэл хийж байгаа хүн хоёр солигдно. Тэр хоорондын 1 минут, тэр хоорондын хугацааг 1 минут гэж үзнэ. Тэгээд нийтдээ тэмцээн яг цаг хараад 7 минутын хугацаанд үргэлжлэнэ гэсэн болно шүү дээ. За тэгэхээр нэгдүгээр дуран барьж байгаа одоо байрлалуудыг бүгдийг харна. Хоёрдугаар үйлдэл зүг хийж байгаа. За эхний үйлдэл бол За ингээд тэмцээний маань нэгдүгээр шат эхлэхэд бэлэн болсон. За оны эмч маань нэгдүгээр үе шатанд яг юу хийх вэ гэдгээсээ тайлбарлаж өглөө. За ингээд эхэллээ. Спортын биш учраас ганц цаараа яг юм байна. Rotation issue гэж байгаа юм чинь. 10 гараар авсан бол 100 гараараа заавал тийм. Заавал эргүүлж хийнэ. Багууд дөрмөө сайн мөрдөрөө. оюутнууд дандаа далаачны цаг гэж авах хэрэгтэй. Далаачны цаг гэдэг нь шүү дээ. Далаачны цаг гэдэг авах хэрэгтэй. Энэ оюутнууд тавиад дууссан бол энэ оюутныг одоо цэг хайж. За тэмцээний 1-2 дугаар шат дууссан. Одоо 3 дугаар шатанд нь адууны цэвэрлсэн үлэн гидсэн дээр оюутал тавих даалгавар байгаа. За одоо бүгдээрээ харцгаая. 자, 림버는 속도가 많아요. 속도가 많은 것을 얼굴은 다시 조금 살아 보여요. 얼굴은 일본도야 맞죠? За тэмцээн маш амжилттай өндөрлөлөө. Бүх оролцсон эмч нартай ивент тэтгэгч байгууллагын шагналыг гардуулж байна. За 1-р хайранд орсон 2 эмч маань 1 сая төгрөгийн шагнал авлаа. За зургийн тэмцээн маш амжилттай боллоо. Чам байгаас оны эмчээсээ нэг жоохон мэдээлэл авсан. ерөнхийдөө энэ маркетинг манай 15 оноос эхлээд дөрвийн
цэцлийн сургалт хийж байгаа зүгээр юм байна. Шинэ гэмш нормал гэмш гэдэг үнэн мат юм. Бид нэр санаа юм анх хийжсэн. Тэгээд тэрнээс хойш юм одоо ингээд олон жил болоод явж байна. Түүний нэг одоо өнөөдөр өнгөрсөн 2 жилийн ковид үеэр байлаа шүү дээ. Ковид үед бид нэр резидент програмаас авахыг бас энэ тэмцээний хийж байгаа. Одоо энэ жил бид нэр тэмцээний хийж байгаа. Тэгээд саяны нөгөө нэг үзүүлсэн дэр багшнууд манай хөдөлгөөн мэдэрч бас байгаа тийм. Энэ багш гурван гэсэн нэг нь бүрж үлсэн ашиглаж байгаа. Нэг нь хавдар судлаад нэг нь манай хэлгээд ингээд нэг гурван яагаад ингэж өөр улсад ингээ авч байгаа хэрэг бидээс бүгдээ одоо цааш нэг юм платформ тогтсон. Тэгээд биднээс нь тэр дотор ороод хүмүүс та ингэж энэ багшнууд бүгдээ интернет хавцсан багшнууд хоорондоо бүгдийн юмшнаар Монголын юмшнаар хамтдаа судлах юмшнаар тэгээд энэ багш өшөө ингээд олон улсын юмнуудад санхүүгийн сайжраад энэ багш өшөө олон юм 50 бид нар асуудлыг хамтдаа хийж 300-аар хамтдаа хавж өгч явна гэсэн. Тэгээд одоо бид нарын яг ажил маань их өөрөө юм дээр яг төслөхийн дараа явуулж чинь цаашдаа олон юм бүгдийг холбох болно. Тэгээд ингэж яваад юм хүмүүс бид хамгийн гол нь президент хэмжнэр суур мэдээлэл болох. Одоо гардаар тэр тренинг буюу гараар үйлдэх ёстой үйлдэлүүдийг сайжруулах сургалтыг президент хэмжнэртэй зориулж энийгээ сайн сурцсан байх юм бол дараа нь яг өөрийнхөө машины дагаад тэ хаалгаанууд дээр ороход нэгдүгээр хугацаа богино, хоёрдугаар идэвхтэй илүү хонцоо байна. Тэгээд ийм нэг санаачлаад хавдар судлалын үндэсний төв гэж үзсэн нэгдүгээр улсын хоёрдугаар төвөнд ерөнхий мэдээлэл засаг. Тэгээд манай улсын хоёрдугаар төвөнд урангийн мэдээлэл судалгааны төв зэрэгс байгаа. Тэгээд бид нэр хамтраад тэгээд энэ үйл ажиллагаанд байна одоо Mark Bailey гэх Postnumber гэх компани одоо миний найз маш их тусалсан. Доктор Тун компани маш их тусалсан. Тэгээд Carl Stolz компани Монгол компаниас төлөвлөгч бас их тусалсан. Тэгээд бид нэр энэ бол нийт хүний ч юм уу нийт 2 эмнэлэг дангаа хийдэг асуудал шүү. Бүгдээрээ олон хүмүүс тусалж байгаа учраас энэ сайн хийж байгаа байхгүй. Энэ бүх биднээс тусалсан компаниуд баярлалаа. Баярлалаа. За тэмцээнд дууссан. Бүгдээрээ одоо хөргөө татуулж байна.